Ашиглалтанд орсон цагаасаа тухайн үед хотын дарга байсан Нямбатраас магтаал харин иргэдээс шүүмжлэл хүртэж ирсэн нэг бүтээн байгуулалт бол Баянзүрх дүүргийн 1 болон 3 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Хуучнаар сансрын үйлчлэгээний төвийн орчмын тогтчил шинжилтийн ажил байлаа. Тухайн ажлын нэг хэсэг болох тоглоомын талбайд ашигласан материал хүний тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй хэсэг талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Яг энэ талбай дээр нар их тусж байгаа үед хүүхдүүд ерөөсөө тоглож болохгүй. Ямар ч нөхцөлд хүүхдийн тоглож байгаа талбайг зөвшөөрөх стандартын шаардлага хангасан үгүйг нь эхлээд хэмжиж үзээд тэгснийхаа дараа суурилах хэрэгтэй. За жишээлбэл энэ шиг ингээд ямар ч одоо зүгээр ингээд явган оны зам шиг асфальт хийсэн бол хамаа алга тий. Дахин боловсруулсан пластик төрлийн энэ материалууд угаасаа олон улсад хэрэгжижсэн цаг үед бол байдаг. Гэхдээ одоо бүгд ингээд хэмжилт хийсний дараа хэрэглэхгүй байхыг зөвлөдөг болоод эхэлсэн байна. Тэгвэл энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын барилга захиалагчийн хилцээний хяналтын инженер Дамптавг, бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч Морин Soft Construction компани талбайн инженер Инх Хамглан, зураг төслийн уус төрх компани захирал Соднон Балтан нар газар дээр нь ирж Баянзүрх дүүргийн 1-р хорооны засаг дарга Чулуу Эрдэнэтэй уулзсан нөхцөл байдлын талаар санал солилцлоо. Засаг дарга Чулуу Эрдэнэт уг тоглоомын талбайтай холбоотой маш их гомдол ирдэг бөгөөд холбогдох албаныханд албан тоод хүргүүлж ажиллаж ирсэн гэдгээ тэрээр хэлж байлаа. Ирсэн албаны төлөөллүүд энэ талбайд хурц үнэр ялгарч байгааг хүлээн зөвшөөрч талууд ярилцаад тус тоглоомын талбайд дэвссэн материалаас авч лабораторид шинжилүүлэхээр тогтлоо. Энэхүү тоглоомын талбай болон Хуучнаар сансар үйлчлэгээний төв орчмын 1.3 га талбайд 2.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн бүтээн байгуулалтыг 2025 оны 12 дугаар сарын 3-нд улсын комисс хүлээж авсан гэдэгч тогтчлтын ажлыг бүрэн дуусгаагүй байгаа юм байна. Бид дурдсан асуулаар цаашаад авч хэрэгжүүлэх арга хэмжээг тухай бүрт нь албаныхнаас тодруулан мэдээлэх болно. Хуучин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр Баянзүрх дүүргээс сонгогдсон ажиллаж байсан толгой төлөөлөгч 2023 онд энэ түнэлийг хэдүүлээ шинжилъя. Түнэл дээр ингээд тогтчлтын ажлууд хийя гэдэг ийм санаачлаг гаргаад тэгээд тэр санаачлагыг бид бүхэн бас дэмжиж тэгээд энэ ажил маань саятрхан энэ цас орохоос өмнө улсын комисс ажиллаж дуусгасан байгаа. За Баянзүрх дүүргийнхэн маань одоо энэ талбай нийтийн эзэмшлийн зам талбайгаа ингээд сайхан хүлээлгээд өгчлөө. Та бүхэн маань энэс цааш одоо цэвэрлэх, арчлах энэ ажлууд дээр илүү анхаараарай. Иргэд маань энэ сайхан гэрэлтүүлгийг эвдэхгүй багтал дээр та бүхэн маань бас анхаараарай.